Кино 1959 онд Люсинда хэмээх нэгэн охин сургуулийнхаа гадаа зогсож байгаагаар эхлэх бөгөөд хэдий завсалгааны цаг байсан ч охин бусад хүүхдүүдтэй хамт тоглож наадалгүй ганцаархнаа ямар нэг зүйл гөлрөн зогсож байдаг. Люсинда толгойдоо байнга нэг дуу хоолойг сонсож өнөөх дуу хоолойч түүнд ямар нэг зүйл хэлэхээр оролдож байх шиг тасралтгүй шивгэнэж байв. Гэтэл Люсиндагийн багш гарч ирээд завсалгааны цаг дууссан тул хүүхдүүдийг анги руугаа ор гэж дуудсан ч Люсинда түүнийг сонсохгүй байрандаа хөдөлгөөнгүй зогсоор л байдаг. Ингээд хэсэг хугацааны дараа хүүхдүүд бүгд ангидаа орж суухад багш нь маргааш шин сургуулийн албан ёсны нээлтийг тохиолдуулан хүүхдүүд ирээдүйд ямар байхыг төсөөлөн зурж цаг хугацааны капсулд хийж хадгалахаар болсныг зарлана. Хүүхдүүд үүнийг сонсоод ихэд догдлон цаасан дээр зургнууд зурж эхлэх бөгөөд харин Люсинда зураг зурхын оронд цаасыг дүүртэлн учир битүүлэг тоонууд бичдэг. Гэсэн ч Люсиндаг сүүлчийн тоонуудаа бичиж амжихаас өмнө багш нь цаасыг нь хураан авч цаг хугацааны капсул дотор хийн. Маргааш нь сургуулийн нээлтэн дээр өнөөх капсулыг тусгай нөхөн дотор хийж хадгалах ба 50 жилийн дараа уг капсулыг задлах байжээ. Нээлтийн үеэр багш нь Люсиндаг цагаан плажтай шаар барьчихсан зогсож байхыг харсан боловч охин гинэт алга болчихсон байдаг. Ингээд орой болсон тул санаа зовсон багш нь сургуулийн бусад ажилчидтай охиныг сургууль дотор хайж байгаад зойрны өрөөлөө буудал зойрны өрөөнөөс хачирхалтай чимээ гарах сонсогдно. Багш нь ч болгоомжтойгоор өрөөндөх шүүгээний хаалгыг нээхэд Люсиндагийн хамаг гар нь цус болчихсон их л айсан байдалтай сууж байдаг. Тэр шүүгээний хаалган дээр цусаараа цаасан дээр бичсэнтэйгээ адилхан тоонууд бичсэн байх ба багшаасаа их л айсан байдалтайгаар энэ хоолойнуудыг чимээгүй болгоодгооч гэж гуйдаг. Ингээд энэ явдлаас хойш 50 жил өнгөрч киноны гол дүр болох их сургуулийн астрофизикийн багш Жон хэмээх залуу руу үйл явдал шилждэг. Жоны эхнэр нь нас барж тэр 9 настай хүү Келавтайгаа хоёулахнаа хамт амьдардаг байсан бөгөөд Келав сонсголын бэрхшээлтэй сонсголын аппарат зүүдэг байжээ. Нэг өдөр Келавын сургуулийн 50 жилийн ойн баяр болж нас дээр гарсан Люсиндагийн багш хатагтай Тейлорыг өрн цаг хугацааны капсулыг задлана. Улмаар хүүхдүүдэд зурагтай захиануудыг тарааж өгөх бөгөөд харин Келавт зураг биш Люсиндагийн бичсэн тоонуудтай цаас ирдэг. Келав цаасан дээрх тоонуудыг хартал Люсиндагийн сонсдог байсан шиг хоолойнууд сонсогдож нэг хар хувцастай хачирхалтай хүн харагдсанаа удалгүй алга болно. Ингээд оройн тэд гэртээ харсны дараа Жон хүүтэйгээ ярилцаж байгаад Келав Люсиндагийн тоо бичсэн цааснуудыг гэртээ авчирсан байхыг олж харах ба Келавч энэ тоонууд ямар нэг утгатай байж магадгүй гэж хэлдэг. Харин Жон түүний үгийг тоолгүй цаасыг ширээн дээр тавих бөгөөд тэр хэсэг хугацааны дараа ганцаараа виски ууж байхдаа вискинийхээ аягийг санамсаргүй өнөөх цаасан дээр тавьдаг. Улмаар түүнийг аяга авахд тоог тойроод аягны ором гарсан байх ба энэ тоо нэг л хачирхалтай санагдсан тул Жон үүнийг судаж эхэлнэ. Удалгүй тэр өнөөх тоонууд өмнө нь болсон террорист халдлагатай холбоотой болохыг ойлгох бөгөөд энэ тоо халдлагуулсан онцор өдөр мөн нас барсан хүмүүсийн тоог илтгэж байдаг. Энэ бүхнийг харсан Жон ч маш их гайхан цочирдож цаасан дээр бичсэн тоонуудыг бүгдийг нь нэг нэгээр нь судаж эхлэн эцэст нь энэ зүгээр нэг тоонууд биш. Харин сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхий дээр болсон газар хөдлөлт цунами террорист халдлага гээд бүх томоохон хэмжээний аюулыг илэрхийлж байгааг ойлгоно. Люсиндагийн цаасан дээр ямар ч үйл явдалтай холбоогүй тоонууд хүртэл байсан нь эдгээр үйл явдлууд хараахан болоогүй, ирээдүйд болно гэсэн үг болж таарна. Маргааш нь Жон олж мэдсэн зүйлээ өөрийнхөө найз Филд хуваалцсан 50 жилийн өмнө болсон цаасан дээр ирээдүйд болох бүх аюул гамшигыг урьдчилан харж хэдэн хүн нас барахыг нь хүртэл зөв бичсэн байгаа талаар хэлдэг. Мөн энэ цаасан дээр бичснээр маргааш 81 хүн ямар нэг байдлаар нас барах байв. Гэсэн ч Жоны найз түүний яриад байгаа зүйлд итгэдэггүй ба тэр энэ бүхнийг ердөөл тохиолдол гэж үзээд цаасан дээр өөр ямар ч утга илэрхийлэхгүй зөндөө тоонууд байгаа учраас Жоныг харахыг хүссэн зүйлээ л харж байна гэж үздэг. Ингээд найз нь түүнд итгэхгүйг ойлгосон Жон тэндээс явж Люсиндагийн багш байсан хатагтай Тейлортой очиж уулзна. Хатагтай Тейлор ч өнөөх тоонуудыг шав Люсинда нь өөрийнхөө гараар бичсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд тухайн үед охины байр байдал нэг л хачин байсан талаар хэлдэг. Тэр мөн Люсинда алга болж зойрны шүүгээний хаалган дээр цусаараа тоонууд бичиж бас ямар нэгэн хачирхалтай хоолойнуудын тухай яриад байсан талаар Жонд хэлнэ. Жон Люсиндагийн талаар илүү ихийг мэдхийг хүссэн ч Люсинда хэдэн жилийн өмнө өвчний улмаас нас барчихсан байдаг. Жон гэртээ харсныхаа дараа гадаа тоглож байсан Келав хар машинтай танихгүй хүмүүстэй юм ярьж байхыг харах ба өнөөх үл таних хүмүүс Келавт нэг хачирхалтай чулуу өгөөд Жоныг гарч ирэхэд юу ч хэлэлгүй тэндээс явдаг. Маргааш нь Жон хүүгээ сургуулаас навахаар явж байгаад борооны улмаас төвжрэлт гацна. Тэр машины GPS дээр хөргөрөг уртрагийн тоог хараад Люсиндагийн цаасан дээр хүчрэн тайлагдахгүй байсан тоонууд үнэндээ осол болох газрын байршлыг илэрхийлж байгааг олж мэднэ.
Гэтэл өнөөх 81 хүн нас барах ослын байршил түүний байгаа газартай яг таарч байдаг. Жон ч машинаасаа буун замын цагдаагаас юу болоод байгааг асууж байтал гинэт нэг онгоц яг тэдний хажууханд осолдоно. Тэр гэртээ ирснийхээ дараа зурагтаар уг ослын улмаас 81 хүн амиа алдсан тухай мэдээллийг харж Люсиндагийн тамаг зөв байсныг ойлгодог. Харин энэ зуур Келавт хар чулуу өгсөн өнөөх үл таних нууцлаг хүн Келавын өрөөнд орж ирэх ба тэр хүүгийн цонхоор оймод ан амтан гэд бүх зүйл төмөрт автан шатж байгаа аимшигтай дүр зургийг харуулна. Үүнийг харсан Келавч айн чангаар хашгирахад хүүгийнхээ хашгирахыг сонссон Жон түүн дээр ирж Келавыг тайвшруулдаг. Тэгтэл Жон гадаа модон дотор зогсож байгаа өнөөх нууцлаг ирийг олж харах бөгөөд Жон түүний араас хөөсөн боловч нууцлагэр ор мөргүй алга болсон байдаг. Маргааш нь Жон нас барсан Люсиндагийн талаар арайхийн мэдээлэл олж түүний охин Даянатай очиж уулзна. Жон Даянад ээжийнх нь бичсэн тоотой цааснуудын талаар ирээдүйд болох зүйлийг яг зөв урьдчилан таамагсан байсан талаар хэлж хүүдэнч бас ээжтэй нь адилхан зүйл тохиолдод байж магадгүйгээд түүнийг туслахыг гуйдаг. Гэсэн ч Даяна түүнд тусалж чадахгүй гээд охиноо дагуулan тэндээс явна. Жон гэртээ харсныхаа дараа зурагтаар террорист халдлага болж магадгүй талаар олж сонсох ба харин энэ үеэр тэдний байшинг ажиглах үл таних хүмүүсийн тоо нэмэгдсэн байдаг. Удалгүй Жонд нэг санаа төрж тэр Люсиндагийн бичсэн тоог ашиглан халдлага болох байршлыг олж мэдээд цагдаад байршлынхын талаар мэдээлнэ. Ингээд маргааш нь Жон халдлага болох газарт очиход цагдаа нар түүний хэлснийг тоогоогүй бололтой өнөөх газрыг хамгаалалтандаа аваагүй байдаг. Улмаар Жон өөрөө террористыг олохоор шийдэн метроны буудлын дээрх сэжигтэй хүмүүсийг хайж эхлэх ба удалгүй тэр террорист байж мэдэх нэг сэжигтэй залууг олно. Гэсэн ч үнэн хэрэгтээ өнөөх нь зүгээр л нэг хулгайч байж дарах бөгөөд яг энэ үеэр метроны зам өөрчлөгдөн өөр нэг метро замаасаа гарч Жоны байсан метрог ирж мөргснөөр маш том осол гардаг. Ингээд Люсиндагийн таамагсны дагуу 33 хүн амиа алдах ба охины бичсэн бүх халдлага осол үнэн болох нь тодорхой болно. Оройн Жоныг хүүгээ аваад гэртээ харихад Даяна охинтойгоо хамт тэдний байшингийн гадаа хүлээж байдаг. Тэр ээж нь өнөөх тоонуудын тухай байнга ярьдаг байсан талаар Жонд хэлэх ба ээжийнх нь хэлснээр 10 сарын 19 бол Даянагийн үхэх өдөр байжээ. Ингээд тэд энэ бүхний учрыг олохоор Люсиндагийн амьдарч байсан хуучин байшин руу явдаг. Ээжийнхээ гэрийн гадаа ирсний дараа Даяна нэг зүйлийг анзаарах ба түүний хэлснээр цаасан дээр хамгийн сүүлийн 33 гэсэн тоо яг үнэндээ тоо биш харин Е гэсэн үсэг болж таардаг. Улмаар тэд үүнийг Люсиндагийн таньдаг хэн нэгний нэрийнх нь эхний үсгнүүд байх гэж таамаглана. Тэд Люсиндагийн гэрийг нэгжин шалгаж үзээд өнөөх хоёр үсэг нь үнэн хэрэгтээ дэлхий дээрх бүх хүн бүх оршихуй үхэн гэсэн утгатай болохыг ойлгох ба Жон гэрийн шалан дээрээс Келавт өгсөнтэй адилхан хар чулуунууд олдог. Харин энэ үеэр машинд унтаж байсан Келав болон Даянагийн охин Аби хоёр дээр өнөөх хачирхалтай дуу хоолойны эзэн болох нууцлаг хар хувцастай хүмүүс ирж тэднийг авч явахыг оролдоно. Гэсэн ч Келав сэргэлэн зан гаргаж машины сигналыг дарж аавдаа дохио өгснөөр Жон Даяна хоёрч тэдэн дээр яран гүйж ирдэг. Жон Даяна хоёрыг ирэхэд өнөөх нууцлаг хүмүүс ихэнх нь алга болсон байх ба гэтэл Жон тэдний нэгийг олж хараад араас нь хөөн. Тэр өнөөх нууцлаг хар хувцастай хүнд буу тулган юу хүсэж байгаагаа хэлхийг шаардсан боловч өнөөх залуу эргэж харан амаан гайхад маш хурц гэрэл цацрах ба удалгүй өнөөх залуу ормөргүй алга болдог. Үүний дараа тэд Жоны гэрт буцаж ирэх бөгөөд Люсиндагийн зүгэнсэн бүх зүгнэл биелсэн тул тэд түүний хамгийн сүүлчийн бичсэн тооны дагуу 2 өдрийн дараа дэлхий сүрч бүх хүн үхэн гэсэн аимшигтай үнэнтэй нүүр тулна. Гэтэл Жон Даянагийн охины зурсан нарны зургийг олж хараад дэлхийн сүрэл нартай холбоотой болохыг ойлгодог. Ингээд маргааш өглөө нь тэр ажил дээр очиж нарны цацраг идэвхжүүлтийг шалгаж үзэхэд маш өндөр хувьтай байх ба удахгүй дэлхийг юучгүй сүрүүлэхээр маш хүчтэй дэлбэрэлт болохыг илрүүлнэ. Жоныг гэртээ очиход Келав яг л Люсиндатай адилхан тоонууд цаасан дээр бичиж байх ба тэр гинэт Люсиндагийн багш охиныг сургуулийн шүүгэн дээр хумсаараа тоо бичсэн тухай хэлснийг сандаг. Жон ч Даяна болон хүүхдүүдтэйгээ хамт сургууль дээр очиж Люсиндагийн тоонууд бичсэн шүүгээний хаалгыг салгаж аваад гэртээ буцаж ирнэ. Ингээд түүнийг хаалганы будгийг арилган тоонуудыг харахаар оролдож байтал Жоныг дэмий зүйл хийж байна гэж бодон сандарч балмагдсан Даяна хүүхдүүдээ аваад өөрийнхөө мэддэг агуйд очиж нуугдахаар явдаг. Жон хаалган дээрх тоонуудын дагуу дэлхийн сүрлээс нуугдж болох байршлыг олж мэдээд Даянагийн араас хөдлөнө. Энэ хооронд Даяна шатхуун түгээгүүрийн газар ирчихсэн бензин авч байх ба зурагтаар дэлхийн сүрэлд хөтлөх аюултай гамшиг болох гэж байгаа тул бүх хүмүүсийг нуувч аюулгүй газар олж нуугдахыг анхааруулж байдаг. Үүнийг сонссон Даяна Жон руу залган хаана байгаагаа хэлэхэд Жон ч Люсиндагийн бичсэн сүүлчийн байршлыг олж илрүүлснэ. Энэ нь түүний гэр байсныг хэлнэ. Гэтэл тэр хоёрыг утсаар ярьж байх хооронд өнөөх хар хувцастай нууцлаг хүмүүс ирээд хүүхдүүдийг нь машинтай нь хулгайлах ба
Даяна ч үүнийг хараад өөр нэг машинаар тэдний араас хөөдөг. Гэсэн ч тэр хурдтай явж байгаад ачааны машинтай мөргөлдөж яг л ээжийнхээ зүгэнсний дагуу 10 сарын 19-нд амьсгал хураана. Харин Жон Люсиндагийн хуучин гэрт ирээд тэндээс холгүйхэн байх хар чулуунуудтай газар төрж өнөөх нууцлаг эрийг олж харан түн рүү буугаа тулгатал гэнэт Кэлеб гарч ирдэг. Кэлеб аавыгаа битгий буудаарай гэд энэ нууцлаг хүмүүс тэднийг аврахаар ирсэн гэдгийг хэлнэ. Люсиндагийн сонсоод байсан өнөөх хачирхалтай хоолойнуудын эзэн энэ нууцлаг харь гаргийнхан байсан бөгөөд тэд Люсиндад ирээдүйд болох бүх аюул гамшигыг хэлж өгсөн байв. Харин одоо Аби Кэлеб хоёр тэдний дуу хоолойг сонсож эхэлсэн бөгөөд өнөөх нууцлаг хүмүүс тэднийг өөрсдийнхөө сансрын хөлгөнд суулган авч явахаар болдог. Гэхдээ тэд зөвхөн Кэлеб Аби хоёрыг л авч явахыг зөвшөөрөх бөгөөд Жон тэдний дуу хоолойг сонсож чаддаггүй учраас Жоныг авч явахыг зөвшөөрдөггүй. Ингээд ямар ч аргагүй болсон Жон хүүтэйгээ хамгийн сүүлчийн удаа салах ёс хийж чангаар тэрвэрнэ. Удалгүй өнөөх харийн хүмүүсийн бие хачирхалтайгаар гэрэлтэн Кэлеб Аби хоёрыг сансрын хөлгөндөө суулган дэлхийгээс хөөрөх ба тэдний сансрын хөлөгтэй адил өөр хүүхдүүдийг суулгасан хэдэн 10 сансрын хөлөгч мөн сансарт хөөрөх нь харагддаг. Маргааш нь Жон өнөөх хар чулуунууд дээр унтаж байгаад сэрэх бөгөөд түүнийг буцаад хот руу очиход энд тэндгүй эмх замбраагүй байдал үүссэн байдаг. Жон ч ээж аав болон дүү дээрээ очиж тэднийгээ тэрвэрэн хамгийн сүүлчийн мөчөө хамт өнгөрүүлэх ба удалгүй нарнаас ирсэн хүчтэй дэлбэрэлт бүх зүйлийг сүнүүн тэд хамтдаа дэлбэрнэ. Кино төгсгөд Аби Кэлеб хоёр яг л Деважин шиг харагдах шинэ гариг дээр очиод баясгалантайгаар гүйж яваагаар кино төгсдөг.